Хувийн хвшлийн үйлдвэрлэлийг бол бид эрчим хүчний хөнгөлөлт үзүүлэх журмаар дэмжиж ажиллах юм аа. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал Монгол улс даяар өрнөж байна. Эрчим хүчний яамны зүгээс бол энэхүү хувьсгал хүнсний хувьсгалд бол 3 чиглэлээр хамтран ажиллана. Нэгдүгээрт нь бол энэ тариаланчтай дэмжсэн тариалангийн аж ахуй, агуулгах сав, энэ эдгээрийн эрчим хүчний хангамж, за хөлөмжийн эрчим хүчний хангамж, тэгээд дээр нь хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжих. Эдгээр 3 чиглэлээр эрчим хүчний хөнгөлөлтүүдийг үзүүлэх ажлуудыг бол зохион байгуулж ажиллана. Энэ хөдөө аж ахуй хүнсний салбарын хувийн хвшлийн үйлдвэрлэлийг бол бид эрчим хүчний хөнгөлөлт үзүүлэх журмаар дэмжиж ажиллах юм аа.